meine Pflichten gewissenhaft erfüllen und Gerechtigkeit gegen jedermann üben werde. So wahr mir Gott helfe. Dank. Монгол улсад шинжиллийн, шийдлийн, мэргэжлийн засгийн газар гэх мэт нэршилтэйгээр засгийн газрууд байгуулагдаж байсан бол холбооны бүгд найрамдах Герман улсад өчигдөр айлаас ирэхээр авдраа авах хэмээх нэрийг зүүж болох үз засгийн газар байгуулагдлаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар шинээр бүрэлдэхүүнээ байгуулж, канцлер Ангела Меркель 4 дахь удаага уг албан тушаалд томилогдож, өчигдөр тангараг өргөлөө. 2017 оны 9-р сарын 24-нд болсон парламентын сонгуулийн үр дүнгээр канцлер Ангела Меркелийн Крестийн ардчилсан холбоо ном ялалт байгуулсан хэдий ч дангаар засгийн газрыг байгуулж чадхаар үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй юм. Канцлер Ангела Меркель 170 гаруй хоногийг шинэ засгийн газар байгуулахын тулд зарцуулсан нь учир шалтгаантай билээ. Сонгуулийн дараа тэрээр эвслийн засгийн газар байгуулахаар парламентэд суудал авсан 3 ч намтай хэлэлцээр хийсэн боловч амжилтанд хүрээгүй юм. Үүний үр дүнд 2013-аас 2017 оны хооронд эвсэл байгуулж байсан социал-демократ намтайгаа дахин хамтрахаар болж өчигдөр тангараг өргөх ёслол болсон билээ. Засгийн газраа байгуулж чадаагүй өөр улсын туршлагаас харахад хөгжилтэй улс орны тоонд багтдаг Бельги улс 541 өдрийн турш буюу хамгийн урт хугацаанд засгийн газраа бүрдүүлж чадахгүй байсан тохиолдол юм. Ангела Меркелийн хувьд тэрээр 2005 оноос хойш 4 дахь удаага канцлерийн албан тушаалын тангаргаа өргөсөн нь энэ юм. Сонгуулийн дараа түүний хамгийн чухал асуудал нь засгийн газраа байгуулах байсан бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүх насаараа ерөнхийлөгчийн албыг хашах боломжтой болоод байгаа Хятад улсын дарга Ши Жинпинг мөн эрх ням гарагт болох сонгуулиар дахин сонгогдох магадлал өндөр байгаа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг удирдагчдтай ямар бодлого баримтлах вэ гэдг нь болоод байна. Украиний асуудал, Сирийн дан, дөрвөсөд гээд олон чухал асуудлууд шилжүүлээ даран түүнийг хүлээж байгаа бөгөөд энэ удаад Меркелийн Германы канцлераар ажиллах сүүлийн 4 жил байх болов хэмээн таамаглаж байна.